Хүүхдүүд зам тавьж өгсөн жолооч нарт толгой дохих, гараа өргөх байдлаар талархал илэрхийлдэг. Хариуд нь жолооч нар мөн талархлаа илэрхийлдэг. Тэгвэл талархал илэрхийлэх энэ хэлж байгаа болон хүлээн авч байгаа хүнээ аз жаргалтай болгоо зогсохгүй. Сэтгэл санааг дээшлүүлж дахин сайн үйл хийх сэтлийг нь төрүүлдэг байна. Үнэлэн гарахад ер нь жолооч нар хэр зам тавьж өгдөг вэ? Зам тавьж өгдөг. Зам тавьж өгдөггүй жолооч нар байдгүй. Байдаг. Зам тавьж өгдөг жолооч нартай хандаж юу гэж хэлэх вэ? Зам тавьж өгсөнд баярлаа. Чи ер нь зам хүндлэн гарахтаа яаж гардаг вэ? Гараа өргөж. Жолооч нарт баярлаа гэдгээ яаж илэрхийлдэг вэ? Ингээд Толгой дохиж. яалахаар ингээ гараа өргөдөг. Тэгээд ингээ гараа өргөө яслахаар жолооч нар ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Тэгээ ингээд толгоо ингээ мэдлэх юм уу эсвэл тэгээ гараа өргөж. Тэгэхээр хоёрт ямар санагддаг вэ? Ой санаа. Хаяа зам тавьж өгдөг дөө. Тэгтээ хаяа тавьж өгдөг хүмүүдэндээ баярлаа ингэж хийдий. Жагц чинь жолооч нар зам тавьж өгч гин үү ямар вэ? Өгж байгаа. Өгөхгүй ах тохиолдол байдгүй. Бараг нэг 2 хуудал. Зам тавьж өгсөн жолооч нартай юу гэж хэлдэг вэ? Баярлаа. Талаасаа хэлж чаддагс хайд бол хажууны явахдаа баярлаа гэж хэлдэг. Ихэнх нь зам тавьж өгдөг шүү дээ. Зам тавьж өгсөн чи ер нь талархлаа ямар байдлаар илэрхийлдэг вэ? Ингээ баг зэрэг ингээ бүхийгөө амар баярлаг. Зам тавьдаг жолооч нартай үнэхээр их баярлаа. Тэгээ зам тавьдаг хүмүүс нь болохоор үнэхээр яаж явдаг гэлгүүдэл гэж боддог шүү дээ. Жолооч нарч мөн хүүхдүүдэд зам тавьж өгөхөд талархал илэрхийлэхэд дуртай байдаг. Аль болох зам тавьж өгөхийг хичээдэг гэдгийг хэлж байсан юм аа. Зарим тонголдож байгаа харагдав. Зарим нь ингээд гараа дэшээ өргөөл ингээд гарах чагаад нь мэдэгдэн шүү дээ. Гараа өргөөл. Тий. Хөрх штэ хөгтөд. Зам тавьж өгдөг. Угаасаа нөгөө жолоочийн үүргээр хажуу талын машин зогсоод зам ундлан гарч байгаа хүмүүсээ гарсны дараа явдаг байгаа. Хүүхдүүд ер нь талархлаа ямар хөө байдлаар илэрхийлдэг вэ? Одоо нөгөөд ч нэг өргөн гараа өргөд ингээд явдаг зүйлс зам гарахтай. Ингээд зам гарчгоо гэдэг ингээд. Мэдээ чинь ч гэсэн талархаж байхад мэдээж татаг хүлээж аваа шүү дээ. Өөрөө хүүхдүүд болохоор байг зам тавиулах хэрэгтэй шүү дээ хүүхдүүд явуулчихлаа. Хүүхдүүд ингээ баярлаа гэж толгой дохихоор ямар санагдав? Тэгэхээр ч бас би ч гараа оргон замдаа толгой дохно. Би энэ харилцсан бас тийм юу үзүүлж явахгүй болохгүй шүү дээ. Багасаа юм өмгөлтэй учраас сайн л одоо хүүхдүүд бас хамаагүй урхамсартай болсон юм билээ. Тэгж талархлаа илэрхийлэхээр та хариу яадаг вэ? Маслоугийн хэрэгцээний онолоор хэрэгцээг 8 ангилж пирамид хэлбэрт оруулснаас хамгийн дээд хэрэгцээ нь бусдад туслах хэрэгцээ байдаг гэж үздэг. Бусдад талархснаа илэрхийлэх нь хэлж байгаа хүнд болон түүний хүлээж авч байгаа хүнд эргээр нөлөөлдгийг Техасын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Хүүхдүүд хичээл эхлэх болон тарах цагаар осолд хамгийн их өртдөг байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 9 сарын байдлаар хүүхэд өртсөн 812 зам тээврийн ослын улмаас 58 хүүхэд нас барж 846 хүүхэд гэмтсэн гэсэн харамсалтай тоо мэдээ бүртгэгджээ. Ослын дийлэнх шалтгаан нь жолоочийн буруугаас болдог байна. Иймээс жолооч болон явган зорчигч биедээ харилцан хүндэтгэлтэй хандсанаар ослоос урьдчилан сэргийлэх боломжтой юм а.